Орой мэндийг хүргэе үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангууд анхаарлаа хандуулна. Монгол Улсын засгийн газар 500 сая $5 Century 5 бондыг амжилттай арилж алж хүүгийн зардлаа буурууллаа. Төрийн нөөцийг шилэн болгосноор 890 гаруй баримт нийтэд ил болно. Монгол Улсын засгийн газар өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний санаачлага өрнүүлнэ. Америкийн нэгдсэн улс болон Ираны хохирлын талаар танилцууллаа. Зеленский Ираны цохилтод өртсөн орнуудад болцолтойгоор туслах санал гаргав. Бүгд найрамдах хятад ард улсын 2 чуулган өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлд 500 сая $5 Century 5 бондыг 6 жилийн хугацаатай 595% хүүтэй амжилттай арилж алж, өндөр хүүтэй өмнөх өөрийн тодорхой хэсгийг дахин санхүүжүүлснээр 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ. Засгийн газар уг бондыг гаргахын зэрэгцээ 2026 онд төлөгдөх 5,125% хүүтэй, Номад бонд болон 2028 онд төлөгдөх 865% хүүтэй Century 2 бондын нийт 321.6 сая $5 буцаан худалдан авах үрийн зохицуултыг хийсэн байна. Ингэснээр 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын үлдэгдлийг бууруулж нийт 14.5 сая $5 буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэсэн гэж сангийн яам мэдээллээ. Энэ нь ойрын жилүүдэд төсөвт ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулах, үрийн бүтцийг оновчтой болгох чухал болж байгааг онцолж байна. Бондыг олон улсын санхүүгийн зах зээл тодорхойгүй байдал үүссэн үед арилж алжээ. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иран руу хийсэн цэргийн ажиллагаатай холбоотойгоор дэлхийн зах зээлд савлгаа нэмэгдсэн ч Монгол улс арилж байгаа амжилттай хүсгэсэн байна. Олон улсын зах зээлд Монгол улсаас өөр бонд шинээр гаргасан улс тухайн үед байгаагүй бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарал Century 5 бондод төвлөрсөн гэж сангийн яамнаас мэдээллээ. Бондын захиалга 1.6 тэрбум $5 хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан нь хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсныг илтгэжээ. Сангийн яамны мэдээснээр уг амжилттай арилж ань хөрөнгө оруулагчид Монгол улсын макро эдийн засгийн төлөв төсвийн сахилга бат өөрийн удирдлагын бодлогод эерэг үнэлгээ өгч байгааг харуулж байна. Сүүлийн жилүүдэд өөрийн бүтцийг урт хугацаанд шийдвэрлэх өндөр хүүтэй өрийг бууруулах бодлого баримталж өгн ийхүү зах зээлээс дэмжлэг авчээ. Мөн гадаад валютын урсгалыг тогтвортой байлгах, төлбөрийн тэнцлийн дарамтыг зөөлрүүлэх, валютын ханшид ирэх дарамтыг бууруулах зэрэг макро эдийн засгийн ач холбогдлогыг албаныхан онцолсон юм. За энэ хүрээнд засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр 500 сая $5 595% хүүтэй 6 жилийн хугацаатай Century 5 бондыг амжилттай арилж алж 2026 онд төлөгдөх Номад бонд, 28 онд төлөгдөх Century 2 бондуудын хүүний зардлуудыг амжилттай бууруулж чадлаа. За энэ нь бол 2026 оны батлагдсан төсөв дагсан засгийн газрын бондын хязгаар дотор авч хэрэгжүүлж байгаа хэмжээ юм аа. За өнгөрсөн 7 хоногт хийсэн бид роуд-шоу маань онцлог гэвэл энэ удаа 100% онлайнаар хийлээ. За өмнө нь бол бид жил бүр мөн дахин санхүүжилтийн болон зохицуултын арга хэмжээнүүдийг авахтаа биеэр болон за мөн ковидын үеэр бол бас онлайнаар хийж байсан. За ингээд энэ удаа 100% онлайнаар хийлээ. За ингээд энэ маань бол жил бүр засгийн газраас хөрөнгө оруулагч нартаа санхүүгийн хөрөнгө оруулагч нартайгаа бол тогтмол харилцаатай байдаг, тогтмол мэдээлэл солилцдог. За мөн өнгөрсөн жил сүүлийн жилүүдэд өрийн зохицуултын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн байгаа. За гэх мэт энэ санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллаж байгаа энэ сүлжээг ашиглаад ингээд 100% онлайнаар маш амжилттай хийлээ. Century 5 бондын арилж ань өрийн дарамтыг бууруулах, хүүгийн зардлыг хэмнэх, өрийн бүтцийг илүү урт хугацаанд шийдвэрлэх стратегийн хүрээнд хийгдсэн дахин санхүүжилтийн арга хэмжээ боллоо. 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэсэн нь төсвийн тогтвортой байдал эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ Монгол улсын олон улсын санхүүгийн зах зээл дэх нэр хүнд хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж чадсныг харуулсан үйл явдал болж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжид хуралдаанаар төрийн нөөцтэй холбоотой эрх зүйн орчинд томоохон шинжилэл хийхээр шийдвэрлсэн байна. Тодорхойлбол төрийн болон албаны нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, улсын хурлын эрх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барихаар болсон байна.
Энэхүү хуулийн төсөнд төрийн байгууллагуудын мэдээлэл хаалттай байдаг тогтолцоог өөрчилж, иргэдийн мэдээлэл авах эрхийг нээхэд чиглэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мэдээлэл өгөхдөө манай улсад өнөөдрийн байдлаар нууцын зэрэглэлтэд хичнээн баримт бичиг байгааг аль биесээр дурдсан юм. Монгол Улсын засгийн газраас өнөөдөр төрийн нууцын тухай мөн төрийн нууцын жигсаалт батлах тухай хуулиудыг төслийг өргөн барихаар шийдвэрлэлээ. За энэ хууль бол өмнө одоо үйлчилж байгаа төрийн болон албаны нууцын тухай хуулиудын шинжилсэн найруулга гэсэн үг. Тэгээ гол одоо концепцийн өөрчлөлт бол албаны нууц хэмээх одоо бас төрийн байгууллага албан тушаал алтнууд дур зоргоороо бас шаардлагагүй мэдээллийг нууцлж болдог байсан энэ одоо эрх зүйн зохицуултыг хуулиас хасгаар ингэж оруулж ирж байна. Өнөөдөр одоо Танил ерхий газарт бүртгэлтэй байгаагаар 894 гаруй албаны нууц байна. За энэ албаны нууц цаашид ил болно гэсэн үг. За энэ бол Монгол Улсын засгийн газар ерөнхий сайдын зүгээс авилга албан тушаалын гэмт хэрэгтэд тэмцэх төрийн байгууллага бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, за иргэдийн мэдрэлхийг хангах чиглэлээр хийж байгаа томоохон зарчмын ийм өөрчлөлт бүхий хуулийн төсөл болж байна. Тэгээ бид энэ хуулийн төслөө эх 7 хоногт улсын их хурлд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас нэг гол зүйл бол энэ өнөөдөр бол төрийн нууцын жигсаалтыг засгийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа. За энэ шинээр өргөн барьж байгаа төрийн нууцын жигсаалтын тухай хуулийн төслөөр цаашид энэ 574 мэдээлэл биш 202 мэдээллийг өөрөөр хэлбэл 372 мэдээллээр энэ төрийн нууцын мэдээлэл багасч гин гэсэн үг. Тэгэхээр цаашид улсын их хурл буюу ард түмнээс сонгогдож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагад энэ төрийн одоо нууцыг батлах хэрэг шилжиж гин гэсэн үг. Тэгээд цаашдаа энэ ард түмний хяналтанд хууль тогтоох дээд байгууллагын одоо төрийн эрх барих дээд байгууллагын хяналтанд энэ төрийн нууцтай холбоотой харилцаа орно гэсэн үг. Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд хууль сахиулах байгууллагын хариуцлага Алпагчдын ёс зүйтэй холбоотой асуудалд хариулт өглөө. Сонгон найрхан дүүргийн цагдаагийн газарт Алпагч иргэний биед халдаж буй бичлэг цахим орчин тархсантай холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа талаар тэрээр мэдгдсэн юм. Засгийн газраас өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлаас гаргах үндэсний санаачлага өрнүүлэх шийдвэр гаргаж 2026 онд 5,000 өрхийг хөдөлмөрт зуучлан орлоготой болгох зорилтыг дэвшүүллээ. Гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд Абакерийн мэдээлснээр 2025 оны 4-р улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 2.4 сая иргэн байгаагаас 1.4 сая нь ажиллах хүч, 886.5 мянган ажиллах хүчнээс гадуур байна. Эдгээрээс хөтөлбөр эрхлэх боломжтой 115 мянган иргэн байгаа нь бодлогын төвшөнд онцгой анхаарах шаардлагатай бүлэг гэж үзэж байна. Өмнө нь Яам Азийн хөгжлийн банктай хамтран бага орлоготой өрхүүдийг бие даан амьдрах чадвартай болгох төслийг хэрэгжүүлж 1259 өрхийг хамруулсан туршлага бий. Энэ суурин дээр 2026 онд 5,000 өрхийг хөдөлмөрт зуучилж тогтмол орлоготой болгох зорилго тавьжээ. Бага одоо ядуурлыг хэрхэн бууруулах уу, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих үү гэдэг одоо бодлогын хүрээнд ерөнхий сайдын санаачлагаар өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачлага өрнүүлэх тухай засгийн газрын уралдаанаас тэмдэглэлээр шийдвэр гарлаа. Бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх одоо төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 1259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн туршлага байгаа. Тийм учраас гэр бүл хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яамны зүгээс 2026 онд бид нар 5,000 өрхийг одоо хөдөлмөрт зуучлая, өөрийн гэсэн орлоготой болгоё гэж зорилт тавиад ажиллаж байгаа. За ингээд цогц арга хэмжээний санаачлага явсны хүрээнд бол бид нар 25-аас 30 мянган одоо өрхийг тодорхой хэмжээний орлоготой болгох одоо боломж бүрднэ гэж үзэж байна. Одоо та бүхэн сайн мэдж байгаа одоо сумын төлөөлөгчд маань, аймгийн төлөөлөгчд, засаг дарга нар маань одоо тухайн сум орон нутгийнхаа иргэдийг одоо сонгуулийн eerэл одоо хөдөлж авч санал өгүүлдэг болохоос биш тэр хүнийг би орлоготой яаж болгох вэ гэдэг дээр бодиттой санаачлага гаргаж байна уу гэвэл бас учир дутагдaltaй. Тийм учраас энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд ядуурлын түвшинд орхитой буурахгүй байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт ядуурлын хамрах хүрээ их хэвээр байгаа тул засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын үүрэг оролцоог хангасан
өрхийн хөдөлмөрлөлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачлагыг өрнүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Засгийн газар уг санаачлагыг зөвхөн төв төвшөнд бус орон нутгийн удирдлагын оролцоотой хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Аймаг сумдын засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлыг уг ажилд идэвхтэй оролцуулж, улирал тутамд үр дүнганд өгнөх хангалтгүй гүйцэтгэлээ удирдлагад хариуцлага тооцох зарчим баримтлана гэдгийг ерөнхий сайд онцолжээ. Тооцоололоор уг санаачлагыг бүрэн хэрэгжүүлж чадвал 20-30 мянган иргэнийг орлоготой болгох боломжтой гэж үзэж байна. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны бодит эрэлт, ур чадварын нийцэл, доктортой ажлын байр бий болох орчин зэрэг нь энэхүү зорилтыг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байна. Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого нь халамжаас хөдөлмөрт шилжих тогтолцоог бэхжүүлэх зорилготой. Хэрэв зуучлал, мэргэжлийн сургалт, санхүүгийн дэмжлэгийг уялдуулж чадвал богино хугацаанд орлогын их үүсвэр нэмэгдүүлэх боломжтой. Гэвч бодит үр дүн нь ажлын байрны доктортой байдал, хөдөлмөрийн бүтээмж, орон нутгийн эдийн засгийн идэвхжүүлэлттэй шууд холбоотой. Ийм уг санаачлаг зөвхөн зорилттой тоон үзүүлэлт биелүүлэхээс гадна өрхийн орлогыг урт хугацаанд нэмэгдүүлэх тогтвортой механизм бүрдүүлэх хэсэг нь бодлогын амжилтыг тодорхойлох юм. Засгийн газрын шинэ санаачлаг нь ядуурлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлд оролцоог нэмэгдүүлэх чиглэсэн бодлогын алхам болж байна. Гэвч 5,000 өрхийг хөдөлмөр зуучлах зорилтыг бодит үр дүнд хүрэхийн тулд орон нутгийн удирдлагын гүйцэтгэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын төгрөө, санхүүжилтийн доктортой байдал зэрэг олон хүчин зүйлийг уялдуулах шаардлага тулгарч байна. Хэрэв хэрэгжилт бодиттой, ил тод, үр дүнд суурилсан байж чадвал уг санаачлаг халамжаас хөдөлмөр шилжих бодлогын томоохон туршлага болж үлдэх боломжтой байна. Галийн ерөнхий газрын дарга Дэлгэр Наран Канада улсаас Монгол улсад суугаа элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд элчин сайд хоёр улсын цаг агаар ардчилсан үнэт зүйл болон эдийн засгийн бүтцийн ижил төстэй талуудыг онцлон тэмдэглэсэн юм. Ялангуяа өдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй шинэ төсөл хөтөлбөрүүдийн талаар талууд мэдээлэл солилцлоо. Энэхүү уулзалтын гол сэдв нь үндэстэн дагнасан гэмт хэрэгтээ тэмцэх асуудал байлаа. Канада улсын зүгээс хар тамхи, мансууруулах бодис болон хүн худалдаалах гэмт хэрэгтээ тэмцэхэд Монгол улсын хууль сахиулах байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ. Энэ хүрээнд албан агчдын чадахыг бэхжүүлэх, харилцан туршлага судлах чиглэлд бодит дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байна. Хоёр орны худалдааны статистикийг сонирхвол манай улс Канадаас голчлон уул уурхай машин механизм, тоног төхөөрөмж импортлдог бол эргээд сүлжмэл хувцас болон гэрийн угсарбал хийцийг экспортлж байна. Энэхүү ажилд нь хоёр орны хууль сахиулах болон эдийн засгийн харилцааг шин шатнд гаргах чухал алхам боллоо. Нийслэлийн засаг дарга Нямбатар Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандан орчимд ажиллаж газар чөлөөлөлтийн явцтай танилцлаа. Одоогийн байдлаар төлөвлөгдсөн 55 айлаас 36 газраа бүрэн чөлөөлөд байна. Иргэдийн зүгээс газрыг зах зээлийн ханшаар буюу 1 м квадратыг 1.2 сая төгрөгөөр үнэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Газраа чөлөөсөн иргэд нөхөн олгорын мөнгөөр орон сууц худалдан авах, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бүрдэж байгааг онцолж байна. Хотын даргын мэдээлснээр Гандан орчмын 55 га газрыг ирэх жилүүдэд үе шаттайгаар бүрэн чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болохоор байна. Энэ хүрээнд тухайн байршилд дахин барилга барих зөвшөөрөл олгохгүй бөгөөд нийт 1800 орчим айлын нэгж талбарыг чөлөөлөх юм байна. 4-р сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Гандан нэртэй тогтоолын төслийг хилцүүлэхээр бэлтгэж байна. Ирээдүйд Гандангийн дэнжин ямар нэгэн барилга байгууламжгүй, ногоон байгууламж бүхий нийслэлийн нэрийн хуудас болсон амралтын бүс болон өөрчлөгдөх юм. Дэлхийн сонсголын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн яамнаас хүүхдийн сонсголын эрүүл мэндийн талаарх статистик мэдээллийг танилцууллаа. Өнөөдөр дэлхийд дахин 5-аас 19 насны 90 сая орчим хүүхэд сонсголын эмгэгтэй байгаагаас 60 орчим хувийг нь урьдчилан сэргийлэх замаар эмчлэх боломжтой гэж үздэг. Монгол улсын хувьд нөхцөл байдал амаргүй байна. Нера скрининг шинжилгээгээр мянган амьд төрөл тутамд 2 хүүхэд сонсголын ямар нэгэн бууралд эсвэл дүлээрэлтэд онцлогдож байгаа юм. Энэ үзүүлэлт нь хүүхдийн сонсголын эмгэгийг маш эрт үед нь буюу цэцэрлэг сургуулийн наснд нь илрүүлэх шаардлагатайг харуулж байна. Тиймээс эрүүл мэндийн яам болон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран боловсролын байгууллагуудад суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж эхэллээ. Сонсголын бэрхшээлийг цаг алдалгүй уншилсноор хүүхдийн хилээрээний хөгжил, сурч боловсрох ирээдүйг хамгаалах бүрэн боломжтой. Энэ жилийн тухайд бүх хүүхдийн сонсголыг хамгаалахын хүрээнд ор эцэгчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход гол анхаарлаа хандуулж байна. Төгсгөл мэдээллийн хөтөлбөрийн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдрын үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. За 5 гарагт Ираны улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлснээр өчигдрийн байдлаар Америк, Израилийн цохилтын улмаас Иранд 787 хүн амиа алдаад байна гэсэн мэдээлэл өгч байна. За харин Храна агентлагийн зүгээс Иранд 1097 хүн амиа алдаж 5400 гаруй хүн шархагдсан гэж өөрөөр мэдээлж байна. Ирэн хайх аврах ажиллагаа, байшин барилгын нурангийг цэвэрлэх, шархагдсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэх зэрэг ажлууд үргэлжилсээр байгаа талаар улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлэлд дурдсан бол
Ираны Исламын хувьсгал гвардийн корпусын зүгээс бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудад үзүүлсэн хариу цохилтын эхний 2 өдрийн байдлаарх Америкийн нэгдсэн улсын хохирлын талаарх тоо баримтыг мөн нийтэлсэн байна. За тус мэдэгдэлд Америкийн нэгдсэн улсын шархтсан болон амиа алдсан нийт цэргийн тоо хэмжээ 650 хүрээд байгаа. Үүнээс Бахрейн дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз руу исэн цохилтын улмаас Америкийн 160 цэрэг хохирсон гэж мэдээллээ. За Ираны Исламын хувьсгал гвардийн корпусын эвлэлийн төлөөлөгч дээрхээс өөр нэмэлт мэдээлэл хийгээг байна. Харин Америкийн нэгдсэн улсын зүгээс өгч байгаа албаны мэдээллээр Ираны 1700 гаруй байршилд цохилт өгч Ираны эсрэг цэргийн ажиллагаанд Америкийн нэгдсэн улсын 6 цэрэг нас барсан гэж мэдэгдсэн бол Америкийн хэвлэлүүд 18 цэрэг хүн шархсан гэж мэдээлж байна. За хоёр талаас өгч байгаа мэдээллүүд инхүү өндөр ялгаатай зөрж байгаа тул Иран болон Америкийн нэгдсэн улсын мэдээллийг баталгаажуулах боломжгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. За энэ үеэр мөн цагаан ордонд холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерцтэй уулзсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээлэлтэй Ираны агаарын хамгаалалт, агаарын зэвсэг түвшин тэнгисийн цэрэг, мөн тус улсын төр засаг болон батлан хамгаалахын удирдлага гэд бүгд тэр чигтээ үгүй болсон манай цохилтод устсан хэмээн мэдэгдлээ. За мөн тэрээр Америкийн нэгдсэн улсад дэмжлэг үзүүлж цэргийн баазуудыг ашиглуулахаас татгалцсан Испани улстай явуулж бүхий л худалдаага зогсооно хэмээн сүрдүүлсэн маягтай мэдээллийг хийсэн байна. За Израилийн зэвсэг түвшний зүгээс мөн Ираны ерөнхийлөгчийн ордон Тегераны захад орших Минзадэ гэх цөмийн нууц байгууламж Исламын хувьсгал гвардийн корпусын командлын байр зэрэг онц чухал байршлуудад цохилт өгсөн талаараа түүнчлэн Ираны хариу цохилтод Израиль улсад нийт 10 хүн амиа алдаад байгаа талаар мэдэгдлээ. Бусад орнуудын хохирлын тухайд гэвэл Кувейтэд 3 иргэн, Америкийн 6 ажилтан амиа алдсан бол Арабын нэгдсэн Эмират улсад 3 хүн, Бахрейнд 1 хүн, Оманд 1 хүн тус амиа алдаад байгаа мэдээлэл өгч байна. Тэгвэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг тус улсын Ираны ариун Машхад хотод оршуулахаар болсон талаарх мэдээлэл гарлаа. Түүний оршуулгын товыг хараахан зарлаагүй байна. За оршуулгаас өмнө мөн нийслэл Тегеран хотод түүнийг эцсийн замд нүүдэх томоохон хэмжээний ёслолын арга хэмжээ болох юм байна. Дараагийн мэдээг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Израилийн эсрэг Ираны хариу цохилтод өртөж байгаа ойрхон орнуудын улс орнуудад болцолтоогоор туслах саналыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский гарган тавьсан байна. За тэрээр Оросын албаны улстай ойр сайн харилцаатай байдаг ойрхон орнуудын удирдагчид Украинд 1 сарын хугацаанд гал зогсоож эвлэрхийг Оросын албаны улсаар зөвшөөрүүлж чадвал Ираны дроны давталгааны эсрэг тусламж үзүүлж болох талаараа мэдэгдсэн байна. Зеленский мэдэгдэлтэй хэрвээ ийм тохиролцоонд хүрч чадвал ойрхон орнуудын зохих улс орнууд руу дроны шилдэг операторуудаа Украин улс илгээгээд эвлэрлэлийн хугацаа зөвхөн 1 сараар хязгаарлагдахгүй 2 сар эсвэл 2-7 хоногч байсан болно. За тухайн хугацаанд ойрхон орнуудад украинчууд тусалж чадна хэмээн Владимир Зеленский мэдэгджээ. Өнөөдөр Хятадын улс төрийн хамгийн том арга хэмжээ болох 2 чуулган нэгдэж байна. За 2 чуулганы эхний арга хэмжээ болох бүгд найрамдах Хятад ард улсын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 14 дахь удаагийн бүх Хятадын хорооны 4-р чуулган өнөөдөр эхэлж 7 хоногийн хугацаанд үргэлжлэн энэ сарын 11-ний өдөр өндөрлөх юм а. За чуулганы өмнөх өдөр буюу өчигдөр тус чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лю Жи чуулганы талаарх холбогдох мэдээллийг дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд танилцууллаа. Тэрээр чуулганд оролцох бүх төлөөлөгчдийн баг бүрэн бүртгүүлж дууссан. За хурдлын бэлтгэл ажил бүрэн хангагдсныг мэдээлж чуулганы үеэр улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны байнгын хорооны ажлын тайлан болон саналуудын ажлын явцын талаарх тайланг сонсон хэлэлцэж засгийн газрын ажлын тайлан болон бусад холбогдох тайлан сонсож хэлцгээс гадна үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн гэжээ. Тодорхойлбол 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний эхлэл Хятадын коммунист нам байгуулагдсны 105 жилийн ой хүнсний аюулгүй байдлыг зохицуулах шинэ арга хэмжээ, технологийн ахиц дэвшил, орон нутгийн санхүүгийн шинжилэл, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр, дижитал хятад, эрүүл хятад зэрэг хөтөлбөрүүд, эдийн засгийн төсвөр ба давхар эргэлтийн бодлого зэрэг багтаж байна. Харин 2 чуулганы дараагийн арга хэмжээ болох бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал энэ 7 хоногийн баасан гарагт эхэлнэ. Үзэгч та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэлээс өргөлөө анхаарлаа хандуулсан баярлалаа. Төгсгөн мэдээллийн хөтөлбөр өгөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.